За орон нутгийн өмчт болон орон нутгийн болон төсвийн хөрөнгөөр одоо хийж бий болгосон бас одоо үйлдвэрүүд бий. За энийг бас үр ашигтай байлгах талаас нь тухайн орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг даргаас төрөмжийн бодлого зохиолын гадар зөвшөлтсөг санал бол ирүүлж байгаа. Тухайлбал Баян Хонгор аймаг, Баян Хөлгийн зэрэг аймагудаас бол зарим одоо үр дүнгүй байгаа энэ одоо өмч хөрөнгүүдийг одоо дуудлага хуралдаагаар одоо явуулъя гэдэг ийм саналууд ирсэн. Тэгэхээр зарим нь бол бид бол зөвшөлтсөд дэмжиж ингэ явуулж байгаа. За энэ бол нэг өсөндөө өмчийн ашиглалтыг сайжруулах чиглэлээр одоо авж байгаа арга хэмжээ байгаамаа. За бүрийн эрх нь бол тухайн орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд бол байгаа. За бид төрийн өмчийн компаниудыг бол ер нь ангиллж авч үзэхгүй явж ирсэн одоо нэг ийм дутагдал байж байгаа. Тэгэхээр бид гол одоо үнцэн чиглэлээр бол За зингэл дараад нэмэлт 1 минут. төрийн өмчийн одоо компаниудыг 3 үндсэн бүлэгт ангилж стратегийн одоо ажил хөдөлთა компани, за бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа өрсөлдөөн зах зээл дээр байгаа компани, за нийгмийн дэд үтцийн чиглэлээр ажиллаж байгаа ашигын төлөө одоо явах шаардлагагүй одоо компаниуд гэж бүлгэлж авч үзээд компаниудыг бол ерөнхийдөө тэр бүлгэд бол хуваагаад аваад үтцсэн байж байгаа. За энийгээ бол үндсэн чиглэлдээ бол үндсэн чиглэлийн үжил баримталтаа бол ингээд тусгаж ийж бол оруулж байгаамаа. За тэгэхээр энэ 3 ангиллалт тус бүрдэн тохирсон өмчлөлийн одоо бодлогыг одоо хэрэгжүүлж явна гэдэг бол ийм концепц бол барина. За засгийн газар дээр яриад бид эхлээд бол 10 компани байсан. За тэгээд засаг дээр яриад бол ер нь компани тоог бол нэмж оруулахын зүйтэй. Тэгээд их хурал дээр бол нээлттэй асуудлаа ярих гэдэг ийм зарчмыг одоо баримталж оруулж ирж байгаа. Ерөнхийдөө компаниудыг оруулж ирж байгаа бол 3 бүлэг асуудал оруулж ирж байгаа. Нэгдүгээр За засгийн газар энэ төрийн өмчт компанидэр баримтлах чиглэлээ оруулж ирж байгаа нь бол маш сайн хэрэг. Энэ бол зөв хандлага. Гэхдээ хууль батлагдах ёстой. Тийм биз? Тэгээ өөрийн туяаг шүү ахалж байгаа энэ хуулийг